Тэр өдөр бүр Солонгосын хамгийн үнэтэй бэлэн гоймог чандаг. Гэвч тэр ердөөсөө чамсдаггүй. Зүгээр л сошиал медиад оруулах гэж зургийг нь дардаг. Түүний ингэдэг шалтгаан нь өөрийнхөө цоврол алуурчин гэдэг үннийг нуухын тулд юм. Тэр 8 жилийн турш жил бүр хин нэгнийг хөнөөсөн. Гэвч тэдгээр гоймонгийн зургуудын ачаар цагдаа нар түүнийг байдаг гэдгийг ч гадардаггүй. Хохирогчдын эцэг их нь хүртэл хүүхдүүдэд өгсөн гэдгийг мэддэггүй. Учир нь тэр хохирогч бүрийнхээ утсыг ашиглан тэдний сошиал хаягийг хөтэлдэг. Тэгээд үргэлж өөр ямар нэгэн усад байгаагаар байршлаа тэмдэглэдэг. Тэрээр хохирогчдыг амьд байгаа мэтээр хуурамч нотлох баримт бүрдүүлдэг. Түүний алдлаг үлдэх арга барил нь ч маш нарийн. Эхний алхам нь үргэлж хохирогчийн утсыг гартаа оруулах байдаг. Шөнө орой автобусанд согтуу эсвэл ядарсан зорчигчид хамгийн амархан бай болдог. Тэд үргэлж утсаа мартчихдаг. Энэ арга нь удаанч гэлээ хамгийн найдвартай. Учир нь 2 дугаар үе шат руу шилжихээс өмнө утсыг нь ухаж байж л эзнийхэн талаар бүгдийг мэдэж авч чадна. Энэ удаад түүний олсон утас нэгэн хөөхөн залуухан эмэгтэйх байла. Тэр хэд хэдэн нууц үг шалгаж үзсэн ч аль нь ч таарсангүй. Тиймээс тэр утсыг авч ширээн дээр хүчтэй сав. Робин 8-тай холбогдож чадахгүй болохоор түүнийг шалгахаар гэрлүүн яв. Гэвч 8-ий хаанч байсангүй тул Робинд муу совин татаж цагдаа дуудахаар утсаа гаргаж ирв. Яг тэр үед ширээний бүтээлгэн доороос нэг хөл цухууж байхыг тэр олж харав. Түүний биеэр хүйт даах шиг л болов. Тэр бүтээлгийг татаж ав. Гэтэл 8-ий өнгөрсөн шөнө хитрхи их уугаад ширээн доогуур тасраад унчихсан байж. 8-ий сэрээд утас нь алга болсныг анзаарав. Тэр Робины утсыг гуйж аваад өөрийнхөө дугаар руу залуулаа. 안녕하세요. 저 핸드폰 주인인데요. 안녕하세요. 8-ийн утсыг авсан хүн илт эрэгтэй хүн байв. Тэр эмэгтэй хүн болж жүжиглэхийн тулд дуу өөрчилдөг аппликейшн ашиглажээ. Тэр утсыг автобуснаас олсон ч дэлгэцэн санамсаргүй хагачсан гэж хэлв. Тэр засварын газар руу аваачиж өгөх гэж байгаагаа хэлээд засварын газрын хаягийг 8-д өгчээ. 8-ий юу ч сэжиглэхгүйгээр яваад очтол хуучирч муудсан барилгад ирсэн байлаа. Тэнд баг хүн ч амьдардаггүй байв. Тэр засварын газар руу ормогцоод өөрийнхөө утсыг шууд тавив. Дэлгэцэн үнэхээр хагарсан байлаа. Засварчин түүнд бөглөх утас өг. Хамгийн чухал хэсэг нь юу гэж утасны нууц үг байлаа. 8-ий энэ засварчин түүний утсыг олсон нөгөө залуу гэдгийг огт мэдсэнгүй. Тэр зүгээр л утсаа хурдан засуулахыг хүссэн учраас бүгдийг нь бөглөж орхив. Тийч түүний нууц үгийг олж амах за өөрийнхөө гаж үйлдэлүүдээ хийж эхлэв. Эхлээд тэр утсыг задалж шинэ камер суулгалаа. Дараа нь шинэ дэлгэц зогсорч утсыг нь нууц үгээр нь нэв. Тэгээд маш хурдан тагнуулын програм суулгачулаа. Дараа нь тэр 8-ийн бүх мэдээллийг шууд өөрийнхөө утастай холбочлоо. 8-ийн энэ талаар ямар ч төсөөлөл байсангүй. Тэр гарахтаа Тийчэд бүр баярлалаа гэж хэлв. Түүний гармагц Тийчийн утас аслаа. 8-ийн дөнгөж сая уцаа нээсэн нь тэр байв. Одоо түүний хийж буй үйлдэл бүр Тийчийн дэлгэц дээр шууд харагдаж байлаа. Тэр ч байтугай утасных нь камерыг хүртэл удирдах байв. Тэр маш хурдан хугацаанд түүний талаар бүх зүйлийг мэдэж ав. Түүний дуртай ундаа тоглодог тоглоом, хідэн цагт унтаж, хідэн цагт сэрдэг, ажилдаа хэрхэн явдаг, өглөөний цайндаа юу иддэг, бүр дансны үлдэгдлийг нь хүртэл Тийч мэддэг болов. Тэр алсын зан удирдлага ашиглан бүх хаяг руу нэвтэрч бүх зүйлийг нь ухаж дөнглөө. Яг ингэж Тийч 8-ийн бүх амьдралыг гартаа оруулж авсан. Зургасуудыг нь шалгах явцдаа тэр 8-ийг дарагтайгаа ойр дотн бөгөөд удахгүй албан тушаал ахих гэж байгааг нь хүртэл олж мэдэв. Яг түн шиг гэрэл цацарсан хөдөлмөрч нэгэн бол Тийчийн жинхэнэ хайдаг байна байлаа. Тэгээд тэр одоо түүний бүх зүйлийг устгах гэж байв. Бүх мэдээлэлд нь дүн шинжилгээ хийсний дараа тэр түүнтэй хамгийн дотно 3 хүнийг сонгож ав. Түүний аав, Робин бас дарга. 8-ий зөвхөн утсаа алдснаасаа болж түүний 9 дахь хохирогч болох гэж байлаа. Тийчийн дараагийн нүүдэл бол 8-ийн бодит амьдрал руу нэвтэрч өөрийн биеэр түүнийг сүйтгэх явдал. Тэр орой тэрээр яг л 8-ийн сонирхдаг залуу шиг хувцаслалаа. Тэгээд түүний ажилдаг кафед банк ирвэлдэж эхлэв. Ирэх болгондоо нөгөө л нэг усан үзмийн шүүсээ захиалдаг байв. Царайлаг, дулаахан, инээмсэрлэгтэй. Бас түүнтэй яг ижил сонирхолтой. 8-ий түүнд маш хурдан татагдав. Тэд удалгүй тасралтгүй чадалдаг боллоо. 8-ий тэдний зан чанар, гадаад төрх, үнэт зүйлсгээд бүх зүйл төгс тохирж байна гэж бодож байлаа. Тэр эцэст нь хайраа оллоо гэж итгэв. Гэвч аав нь түүнд энэ бүхэн дэндүү санамсаргүй хэрэг байна гэж анхааруулсан. Аав нь түүнийг тэр залуугаас хол байхыг захилаа. Гэвч 8-ий хэдийнэ түүнд хүн орсон байв. Тэр аавтайгаа ширүүхэн муудагцлаа. Аавыгаа анхны харцаар дурлах ямар байдгийг ойлгохгүй байна гэж тэр бодов. Харин Тийч энэ бүхнийг түүний утасны камераар дамжуулан харж байлаа. 8-ийг унтмагц Тийч утсыг нь гартаа авч аав руу уучлалт гуйсан зураг илгээв. Аав нь үүнийг хараад санаа намарчээ. Дараа нь 8-ий түүн рүү нэг линк явуулж түүн дээр дарж нэг зүйл дээр туслахыг гуйлаа. Аав нь юу ч бодохгүйгээр линк дээр дарав. Тэр линк Тийчийн тагнуулын програм байсан гэдгийг тэр мэдсэнгүй. Одоо аавынх нь утас хүртэл чагнагдаж эхэллээ. Тийч аавынх нь захиалсан илгээмж ирэх гэж байгааг олж мэдэв. Тиймээс тэр хүргэлтийн ажилтан шиг хувцлаад нэг хайрцаг авчирч өглөө.